Эрх гэдэг тухай яриад байгаа. Тэгэхээр эрх гэдэг тухай өөр зүйлгээд хэдүүлээ ингээ ойлгоо явчих. За тэгээд дахиад дэлхийн түрүүний ярьсан ш дэлхийн цөмд нөгөө нэг энэ вэ. Одоо энэ хэсгээс эхлээд энэ бол нэг гал шатж байгаад энд бүр халуун гал тэгэнгүүт энэ нэг шатж байгаа хэсэг нөгөө түрүүний юу яжсэн. Бидрийнхаар бол нэг там гэж яриад байгаа хэсэг чинь. Гүнгүүт яг энэ хэсгээс ингээ зүсэж байгаад ингээ харуулж томруулаад. Энэ хэсэг нь баггүй. Одоо энэ ингээ чулуу мандал, цастас мандал гэж нэрлээд идэг энэ хэсгийг эрлэг гэж нэрлэж байгаа хүмүүсээ. Эрлэг төв нь тэндээ оршиж байгаа юм. Энэ эрлэгийн ертөнц дотор чинь агууд нь ч байна, хавцлууд нь ч байна, хөр шороон ч байна. Тэн дотор өчнөө олон эрдэнэс баялгууд байгаа. Нөгөө ухаатайгаа нүүрс чинь байгаа, нөгөө ухаатайгаа алт чинь байгаа, зэс чинь байгаа. Тэр бүгдийн оршихуй нь өнөөдөр эрлэг төвийн харьяанд байдаг бөгөөд тэнд тэр зүйлийг бий болгохоо тогтоом барих гад хүл бүтэг эрлэгийн ертөнц хэсгийн ертөнц оршиж байгаа. За ингээд ойлгочоорой. За тэгэнгүүт дахиад 13 эрлэг. Яаж хүмүүний ертөнцид 13 эрлэг үйлчилж яаж хүмүүнийг одоо үүргэн биелүүлдэг байхгүй үүргэн зөв идлээд үүргэн зөв үрээд эрхэн зөв идлээд яв. Яаж хариуцлагатай хүн байхгүй. Хүн хариуцлага гэдэг юм үржиж жоохон ухаантай, төлөвшөлтэй, зарчимж, үнэнч болно. Хэрвээ ийм эрлэг гэдэг зүйл байхгүй бол хинч худлаа ярьж чадна. Хинч хэнийгч дээрмдэж болох. Тийм л нөхцөл үүсэж байгаа. Тэгэхээр бид нар тийм байх гэж нэлээд ирээгүй тийм үү? Бүгдээрээ жоо нэг гэгэрч мэгэрх гэх нэг айтайхан амьдрах гээд ирчээд бүгдээрээ худлаа үнэн зүйл үлдээд бүгдээрээ одоо юу гэдэг юм орлоо чарлаад бүгдээрээ ирэх эдэлж ингээ хүүсээ солиод бүгдээрээ одоо юу гэдэг хүүхдүүд нь ээж аавыгаа барьж ав загнаа зодоод хууль цагдаад өгөөд байхан бол энэ утгагаа алдлаа шүү дээ. Ардчил гэдэг юм чинь замбраагаа алдчих шүү дээ. Ардчил нэрийн дор дээр үд яадаг байсан нь ахас ихсээ алт хүндэлгээд ахыгаа алт хүндэл дүүгээ дэлэн хүндэлгээд харилцсан нэгнийгээ хүндэлж харилцсан нэгэндээ үлгэр дуурал болж харилцсан хүн болох төлөвшдөг байсан бол өнөөдөр тийм. Одоо дээхэн айлын эмээ үржээд ингээд хүний хүүхдийн төлөө санаа зовоод үг хэлж болдог байсан шүү дээ. Бүр тэрхэд баярлдаг байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо үг хэлэхэд ууралдаг. Хөгжин төгсөх чамд хамаагүй ч гэдэг юм. Дээхэнүүдийг намаа ингээд автобусны суудал тавьж өгдөг. Одоо болохоор юу төрүүлж орчих суусан ингээд ингээс сууж ирсэн залуучууд. Тэгээ бүр ингээд пэс дээрээ бичиж шít. Суудал тавьж өгөх алттай юу хөгшчүүлээ гэдэг. Тэгээ юу лээ төдөө оныхоо хүл таарн марч гэх шиг. Юу гэсэн үг юм? Энэ амар оюуны хоосролд орчлоо. Нөгөө хардчлагаа балан юм чинь ийм байдалд оролт юм шин. Эрх гэж ярьсаар байна. Тэгээ хүн болох эрхтэй. Гомо байх эрхтэй, лесби байх эрхтэй, гаж донтой одоо юу гэдэг хар тамхи татах эрхтэй. Одоо чөлөөтэй болж шít. Хуулаараа ингээд зөвшөөрөд үүж ингээд чинь чи юу л юу гэхэд дураараад. Тэгээ ингээд хүний эдэрхтний 8, Зевский 8 бүгд эрхтэй болж шít. Чи аюул үсттэй. Мөхлийн ирмэг байхгүй тий. Тэгэхээр энийг эргээд тэгж болдгоо маа гэдгийг сануулгах нь монголчууд уу юм нэг засгаа газар тэнгэрийн засгийг зэрэг мэддэг зэрэг мөрдүүлж ирсэн гэгэрэлтэй ард түмэн монголчуудаас энэ үүсэлтэй. Тэгэхээр энийг л ядаж монголчууд бид нар таниад тэрийг мөрдөөд явах нь одоо ядаж өр удамд мань гай болохгүй явах. Тийм л зүйл очиад шүү дээ. Өгүүдээ их жижигхэн сэтгэх юм бол томоор сэтгэх юм бол дэлхийн ертөнцийн ирээдүйн одоо хэдэн үдмжсэн хэрэгтэй тийм зүйл. За цусан эрлэг гэж цусан улаан эрлэг гэж байдаг. Цусан улаан эрлэг. Энд илүү эмчнэрийг шүдэг. Эмчнэрийг. Илүүтэй эмчнэрийг гэсэн шүү. Хүнийг адилхан шүү. За амь тасцсан, амьтайг тарчлаасан. Хүний амьтыг тарчлаад цус нүжийг гоожуулж тийм хамраасан цус, тарих толгойг нь хагалцуус одоо юу гэх юм. Ингэж тарчлаасан. Тэгээд амийн тасалсан. Эсвэл зовоож тарчлаадаг донтолтой нөхдөг шүдэг. Бид нар өнөөдөр хөстө хүн тэгдгүүлээ. Гэхдээ бид нар амьтдыг тэгж байгаа. Ниц гიშгээл алхаад явж байгаа юм. Цусыг гаргаад гიშгээл явж байгаа. Син төндөө бас л нэг талаасаа энэ эрлэгт бүр учиргүй очиод ингээд хоригдоо там дунтлаа биш юмаа гэхэд нэг зэмлэл бол авахтайны бол үлчиж л байгаа. За ахар сүл дэлүү гэр дамж холбогд. Энийг амархан мэдхэд. Одоо би чиний анхар сүлээр дамжуул би ингээд дээш дэлгүүр хүч мэдээл татаад цусан улаан эрлэгийн шүүлттэй байна. Шүүлтгүй зүгээр байна л гэж хэлж чадна. Хэнийг ч ялгаагүй. Угаасаа ингээд бидрийг шүүгээд байгаа хгүй. Тэрнээс биш яаж тэр далд ертөнцтэйгээ эрлэгэн гэдэг бидрийг шүүгээд байгаа юм бэ гэж гайхаад үгүй. Нөгөө хүрд гэдэг зүйлээр дамжаад эрчим гэдэг зүйлээр дамжаад эд эрхтэн рүү ороод эд эрхтэн болгон дээр чи эрчим байгаа учраас амьсгал байгаа учраас тэр дэлүү цусаан шүүгээд
Энэ биеийн цусны 25% тэнд нөөцлөд байж байна. Тэгээ тэндээс гаргаад байна. За хөх хэрлэг. Тэгэхээр энэ нөгөө гэгэрсэн гэдэг нөхдүүдээ шүүдэг. Одоо цаан чи гэгэнтэнгүүд шиг олон юм аа. Тэр ч гэгэнтэн, тэр ч удхан, тэр ч зайрн, тэр ч одоо коуч, мөөж, тэр ч одоо юу ч мэдэхгүй. Тэгвэл энийг тэнч үүдгийг. Хүн болгон өөрийгөө би гэгэрчлээ. Одоо би ингээд жоохон эготой би одоо эготой. Тэгээд ингээд би настай амар янзын удхан гэл ингээд одоо фэйсбүүкээр өөрийгөө зарлаа энэ төр байх юм хаашаа тий. Яг өндөө бол одоо энэ ямаач сайн мэдэхгүй шууд явж байгаа шүү дээ. Та нарт байх нэг яг хөө ингээд бэлдсэн юм уншаад байна яг өндөө хэлэхэд. Тэрэн шиг энэ тийм нөхдүүдийг шүүтгэл байхгүй да. Шүүтгэл байхгүй. Яагаад гэвэл энэ гэгэрл гэдгийг чинь цаан түрүү хэллээ шүү дээ. Маш олон хүнийг дагаж буруу зам руу оруулах аюул байдаг учраас тэгж болдгоо л байхгүй. За эрдэм номыг хэр тайлж таньж уншиж байна. Хэр ухаарч оюунж боловсрч байгаа шүүдэг. Ахар сүүлний 2 дугаар хүрд. Ахар сүүл 4 хүрдтэй. Одоо хамгийн үзүүрийн бидний төгсгөлийн ахар сүүлтэн дээр чи 4 хүрд байгаа. 1 2 3 4. Тэгэхээр түрүүн ахар сүүлний угаар ингээд цуснд орсон бол одоо 2-оор нь орж иж байгаа. Хөх хэрлэг. Засах хэрлэг. За. Галын хэрлэг гэж байгаа. Нэгдүгээр клиник хөлтэй. За клиник гэж. Галтай зүв бус харьцсан. Гал руу хармуу үг хэлсэн. Одоо гэр орондоо ирээл ингээ гэрийнх нь тулга байна. Өвдөөцөөс уламжирж исэн гал голомт нь байна. Эсвэл одоо зүгээр байшинд амьдардаг байсан ч гэсэн тэнд гал голомт гэж төлөөлөл байж л байгаа шүү дээ. Одоо өчргөө плетгэн ч үе гэхдээ л нөгөө нэг юу байгаа шүү дээ. Сангийн байр чинь өнөөдөр ядаж тэр чинь нөгөө тулгыг төлөөлж орлоод байгаа фонтай шүү дээ. Их бага хэмжээгээр. Тэгэхээр тэрнийхээ дэргэд ингээл одоо хэл ам хэттаал хэрүүл уруул хийгээл хоорондоо эд баялгаа булаацалтаал мөнгөний хэрүүл хийдгсэн юу яа энэ бүгд чинь эсвэл гэртээ ирээл амьтны амьд тастаал одоо тий яад гэсэн тэр бүгд чинь нөгөө юу байхгүй гэртээ оруулж яал мал хөндөөл эн чинь нөгөө энэ галыг сэвтээлээ гэж үздэг гал дэндүү ариун галын бурхтууд дэндүү ариун шүү хүмүүсээ тэр энэ энтэй холбоотой байдаг. За энэ галын ирлэх юм бол завсрын өснө гацсан сүнсийг бас хураад цэвэрлэгээ гэдэг байгаа. Энэ галын ирлэгийн бас энэ абортонд орсон хүмүүсийн сүнс мүсгээд бас энтэй яриадгийн. За тэр яг. За усан ирлэг. Тустай буруу харьцсан. Тусад очиод өргөл өргөөгүй. Эсвэл өргөсөн өргөлөө харамлж өргөсөн. Эсвэл өргөл нэрийн дор. Одоо өргөл өргөлөөр хүмүүс за одоо хэр гад өрлөглөхлөөр гэртээ байгаа хамаг муухай хатсан батсан гэ бооцсон батгаа байж өргөдөд. Чи аав ээжтэй аав ээжийг өгж байгаатай яг адилхан шүү. Хамаг илүүдлээ аав энийг дээр ээж хаа энийг дээр энийг өмсөөрөг уранхаа натаа усаад ингээл аав ээжээ хүндлэхгүй байгаатай туйлын адилхан зүйл байхгүй. Тэр хамгийн сэтгэл гаргаж өргөх ёстой шүү. Өргөл өргөх гэж л байгаа юм бол эсвэл бовшоо өргөл өргөхгүй байх хэрэгтэй. Тэгээ өргөл юу авдгийг мэдэхгүй байж юу дуртайгаа авч өргөөд тэрийг ч өргөдөг гэсэн ингээл аавчаа сүтээ цаасгаал тэрийг ч өргөдөг гэсэн ингээл 9 шидэм усан дотор хийгээл тэр усны лусууд нэг өгöd байгаа биш шүү дээ. Өргөл гэдэг зүйл хүндэтгэлийг л хүлээж авч байгаа зүйл. Тэгээ өргөл эцэст нь өөрсдөө эргэж ирдэг. Бусдыг ингээл хүндэтгээл дайлал цайлаалах юм бол тэр хүн дараа нь чи манайхаар ороорой би чамайг сайн дайлмаар байна гэдэг үстэй. Хүнээс бэлэг авсан хүн чинь дараа нь буцаагаад эргүүлээ бэлэг өгөхийг боддог үстэй. Хан тэр шүү дээ ерөөсөө. Өөрийг нь дөрвж авч байгаа. За тэрнтэй тамлах хэрлэг гэж байна. Үлийн өрийн дагуу тамлагаа. Өөрөөр хэлбэл үлийн өрийн дагуу гэсэн хүн болгон тодорхой үлийн өрийн хөтөлбөртэй. Одоо үлийн үр гэж нэрлэдэггүй маа. Гэгэрлийн хөтөлбөр гэж нэрлэдэг юм билээ. За одоо чи хүн болоод төрсөн байна. Тэгэхээр ямар нэгэн одоо энэ зэгтэх ярьж байгаа шүү дээ. Одоо ямар нэгэн зүйлээ дутуу хийснээс болоод эргэж би хүн бол төрөөд байгаа юм байна. Одоо бушуухан хүн бол төрөхө болмоор байна гэдэг. Тэгвэл хүн бол төрөхдөө урд нь одоо дэлхийд 3 удаа амьдрахтаа чи юу дутуу таньсан? Чи урд нь ингээ 3 удаа сайхан амьдрахтаа за жишээ авч ярил л да. Ээжээгээ сайн асарч сураагүй. Ээжээгээ сайн асарч сураагүй юм байна гэж бодъё. Тэгвэл чи энэ ертөнцид дахиж ихтэй эмэгтэй хүн болоод ээжээгээ эмээг худаан одоо бусад хүмүүсийн ээжүүдийг хайрлах ухаан сурах гэж ирсэн. Энд чинь чиний үйл үргэж нэрлэгдээд байгаа гэгэрлийн хөтөлбөр чинь. Чи урд насндаа ингээ өчнөө сайхан аав ишэрхтээ эрдэм жоохон дутуу төрсөн байна. Дутуу хийж тэгвэл чи энэ наснда эрдэм сурах гэж ирсэн чиний гэгэрлийн хөтөлбөр буюу одоо их муухагаар үйл үргэж нэрлээд байгаа. Үйл үргэж нэрлэдэггүй юм байлээ шүү. Гэтэ яг сайн үйл үр байж байна. Тэг тэрнтэй адилхан ч урд наснда ингээд хөдөлмөрт биш ажилч биш байж жоохон ингээд бусны хөлбөрийг шулж мөндж ингээд өөрөө зүгээр суугаад бие батарч ингээд бэлэн зэлэн зүйл дээр амьдарч ирсэн бол энэ удаадаа чи хөдөлмөрч болох гэж ирсэн. Тэр чамаа хөдөлмөрч аав ээж юм эсвэл хөдөлмөр хийхээс аргагүй байдалд оруулах тийм хөтөлбөрийг л хэлж байгаа. Эрдэм сурахаас аргагүй байдалд оруулах. Ижи аавгаа асарч хүндэлдэлхээс аргагүй байдалд оруулах тэр зүйлийг үлийн үрийн одоо нэг дагуу
үлийн одоо энэ юу гэж нэрлэдэг байгаа тамлах хэрлэг гэж нэрлэдэг байгаа шүү. Нэг тамлаад байдаг шүү. За урд наснда худлаа ирдэг гэсэн бол худлаа идэх юм байдаг. Хулгай идэх гэсэн бол хулгай идэх юм байдаг. Хулгай их боломжгүйгээр эсвэл төрүүлнэ. Эсвэл өөрөө байн хулгайд юм алдна. Тэгээд нэг хулгайч нар чи ямар муухай муу ярт юм бэ? Гэт хулгай хийхгүй байх хон сурцсан. Гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм хэлж байгаа. За шорон хэрлэг. Энэ болохоор илүү нөө уран алт гэдэг нөө тийм нөө хэлсэн шүү дээ. Эрэлгүүд Хэтэлхийн эрдэнсийн өргөөдүүдэд түлхүү амьдардаг. Чулуун өргөөдүүдэд амьдардаг. Чулуун одоо махбодтой орон зайгаар амьдардаг гэдэг энэ дэр түрүүн зааж өгсөн тий. Тэгэхээр тэр газар баг. Тэгэхээр амьтай амьдралтай сүнстэй сүлдтэй тооцоо. Өөрөөр хэлбэл ураанаар оролдууд та зүгээр байгаа. Алтаар оролдууд зүгээр. Гэтэ бүр ураанаар одоо алтаар бүр оролдохгүй гэсэн үг. Хэрэглэхийгээ хэрэгэл гэдэг. Хэмжээнээс илүү битгий хэрэгэл гэдэг. Ураанаар бол вавшаа оролдож болохгүй. Гэхдээ ураанаар тодорхой хэмжээний атомын цэцлэгийн станц гаргах дайны зөвшөөрлийг бол тэнгэр өгсөн. Гэхдээ энэ тэмдгүү жишээлбэл Монгол шиг юм ариун дагшин байх үүрэгтэй энэ газрын бод ураанаар оролцож болохгүй л гэсэн тийм зарчим байдгийн бэлээ. За тэр нь ч одоо дүүрч. За ямар ч хэсэн тэх юм бол удамтай нь хэрэг хөөцдөг. Удам одоо өнөөдөр ингээл хүмүүс тэр чинь уран яагаад та нар муусан бөөнөр юм а хийгээч. Хүссэн хүсээгүй бидний өмнөөс хийдэг тэр хараа эрэлгүүд юм. Бид нар юуг нь мэдчихийх юм. Ямар ялын онох юм. Энэ одоо шорон хэрлэгийн ураны эзэдүүдийн тэр үндсэн хууль нэг хичнээн зүйл ангитай бид яаж шийдэгдгийг бид нар мэдэхгүй учраас бидний үүрэг юу яах вэ? Энэ хүүхдэд мэдүүлэх хэрэгтэй байхгүй. Энэ тэр хүүхдэд тэрний үр сад тэнд тийм ураанаар ингэх гээд шүү гэдгийг бид нар мэдүүлнэ. Эсвэл эдгээр мэдж байгаа. Тийм л зарчимтай. Тэгээ үр удмаар нь хэдэн үеэр нь удмыг нь зоогоолох. Ураны хор ямар байдгийг мэдхүү та нар. Олон нөө гартаа хөлтөө одоо амтан гараад ингээд яриад байгаа ч тийм. Үр хүүхд тийм л төрнө. Ойлгомжтой. Эсвэл хөл гаргуу төр. Хөл гаргуу төрсөн хүмүүс зөндөө байна шүү. Хоёр хөлгөө, ингээ гаргуу, дөрвөн мөчгөө. Тийм л төрнө. Тэр бол маш тодорхой байхгүй. Тэнгэрийг дэндүү тэгж босчлахгүй. Тэнгэр мааш нүдтэй бүх юмыг хянаж байгаа. За алт ялгаагүй. За ясан ирлэг. Ясан ирлэг нөөг эдгэршгүй өвчин өөрийнхөө биеийг тусгасан. Бие гамнаг. Одоо ингээд цагт мөнгө гэд бие гамдах хүмүүс зөндөө биш үү? Энэ махан биеийг одоо өөрийнхөө боол одоо юу гэх юм машин тэр юу гэж боддөг юм аа. Тэгэхээр энэ махан бие чинь бас хайрлах хэвээр, гамнах хэвээр, зөв зүйлд зориулах хэвээр. Эсвэл юу олцсноо идэх хэвээр биш. Эсвэл хэтэрхий үлсэд цунгаад гой сайхан, гоо сайхан байж байгаа ингээд тураалан ингээд юунд орох бас биш гэдэг ингээд зөндөө бол юм байгаа. За ямар ч байсан ясандаа тулс гомдож болохгүй. Хүмүүс ясандаа тулс гомдоод байна. Бүгд яс ч л үүрнэ ойлгомжтой. Голдоо ортол гомдоод байна. Гол ч тасарна. Тодорхой байхгүй та. Тэгэхээр иймэрхүү зүйлийг одоо ясан хэрэглэх хүчин шийдэгдэг байгаа шүү. За махан хэрэглэх гэж байгаа. Махан хэрэглэх нь нэг маргаан, гомдол, хэрүүл, уруул, удан дамцсан үргэлжсэн маргаанууд байна шүү дээ. Жишээлбэл айл сахалтын нутаг гушууныхаа эсвэл нэг эцэг эхийн хүүхдүүд төрөл садангуу тэрийг шүдэг. За тэгээд хүүсээ голсон, заяагаа голсон, амиа хороосон гэдэг ингээд явж өгнө. Тийм хүмүүсийг түрүү нь бол тамийн ярьсан шүү дээ. Энэ бол шүүхийн ярьж байгаа. Энэ эрэлгээр чинь шүүгдээд тамд нь очиж тамлагдчихж байгаа. Тэгэхээр эрэлт энэ хоёр дандаа ижилсэж явж байгаа шүү. Түрүү нь ингээд хувь заяагаа голсон, хүүсээ голсон, амиа хороосон гэж ярьсан. Тэгвэл энэ махан эрэлгч шүүгдшингүүтээ нөгөө бахан тамдаа л очих байхгүй. Харанхуй эрэлгч шүүгдлээ, харанхуй тамдаа очиж. Харанхуй домд бол хав харанхуй хаанаас нь жүүж гарч иж магадгүй ингээл архирсан ингээл амтан хөл чимээ гарсан тийм айхтрал юм бэдинг инлээ. Тэгэхээр энэ харанхуй эрлэг түрүүн хэлжсэн те харанхуй дагсан согтуу тавь харанхуй тайлхыг түүх даа. Нөгөө тэр л байхгүй. За шоглолтын эрлэг. Эгэл хүмүүний амьдралыг там болгоод төнөхтүүд байна. Эхнэрээ зовоодаг, үр хүүхдээ зовоодаг, аав ээжээ зовоодаг, ах дүүсээ зовоодаг, анд нөхдөө зовоодаг, хамт толноо зовоодаг. Төгтүүд бэ штэ. Байя байж болохгүй, байхгүй байя байхгүй байж болохгүй. Одоо тийм хүмүүсийг шоглолтын эрлэг гэж хэлж байгаа. Тэгэл үгүй муугаар ингээл хүнийг мэрээ хэдэн жишээлбэл. Эсвэл үргэлжийн ингээл амарт сайхан ингээл гэртээ амар амгалан байдал төөгээл орж ийл ингээл утсан согтуу тавьдаг ч юм уу. Одоо мэдгүй. Иймэрхүү юм. Эсвэл одоо байнга эхнэрээ ингээд харт цэрдэж ингээд бүр иймэрхүү байдлаар эгэл хүний амьдралын шоглолт тоглоом болгосон. Энийг хэлж байгаа. За утаа өнөр эрлэг гэдэг. Нөгөө утаамаа өвс түрүүнд хэлжсэн шүү дээ. Хин том гэдэг. Тэгвэл энэ утаа өнрийн эрлэг өвс цэцэг нөгөө савсан өргөөд байдаг. Тэгээд тэн дээр яг галт хамаагүй муухай юм хийгээл өнөртүүлээл. Хурц орон дээр балиар юм хаяад муухай өнөртүүлээл. Ургамал модыг одоо шатааж болдог ус юм шатааж болдгоо ус юм.
Одоо тэгээд шатаач ингээл гаргаж ирэл ингээд хөндөй талаар нь дөрөв шатаа. Өөрийнхөө хашааг цэвэрлж ийн гэж шатаад. За тэр бол бас болдггүй юм байлээ шүү. Нийтийн эрх ашгийг зөрчсөн бол. За үнэрийн шид галын эрдэнэ буруу зүйл шиг. Би өстэй чадaltaй хүн гэд галаар хамаагүй наадах. Гэх мэтлийн удаг гэн за энэ жаах. За хүний үнэргүй нөхдөл бас очиж шидгүүлдэг. Хүний үнэргүй. Хүний үнэргүй гэсэн хүнээс нэг өөрийн хөхний сүүний үнэрч гэдэг юм тийм сайхан сэтгэлийн үнэр үнэрчдэг. Хармоос наатай, хорон бодолтой, атаархуу, жүдээрхүү, өсөрхүү тийм хүнээс нэг тийм гашуун ясан муухай үнэр үздэг шүү дээ жишээлбэл. Андашгүй. Тэр хүний үнэргүй хүмүүс очиж байгаа бас тийм зовдөг ба. За бусдын сэтгэлийн галыг бөхөөх гэн хаалгаанд олон ордог л гэн юм нөхдүүд. За номын эрлэг гэдэг. Эрдмийн мөрх өсөн үрсийг сурдаг. Одоо нэг эрдэм сур гээл ташуурдаад байна. Одоо бид нар чинь манай өргөө чинь тэр өргөө шүү. Эрдэм сургаа өөртөө бид нар ташуурдуулаад тэгсэр бусдыг эрдэм сураад өгөөч гэл энэгээр орж гарсан болгоныг эрдэм сур. Одоо сүүлдээ манай та нар яхаараа ингээд өргөө өрч оцсон хүмүүсийг ингээд барьж аваад нэг бол бөө болгоно гэх нэг бол эрдэм сур гэдэг юу сургалтаа шахаад идэв гэж байгаа байхгүй. Гэтэл шахаас өөр аргагүй байгаа байхгүй. Хүмүүс юм мэдгүй байгаа байхгүй. Тэгэхээр манайх бол өөрсдөө ийм эрлэгт хариал, номын эрлэгт нь хариалагддаг. Тэгтээ бид нар шидэн чундаггүй. Бас их мэдэмх хэрхийг хоригддаг. Битгий та нар онлоос хазаагаараа гэдэг зарчмыг бид нар ярьдаг. Онлоос хазаагаар жоохон хэцүү шүү дээ мэдэмх хэрэг хэлдэг. Хүмүүс жоохон тоогоод хөшөөсөө мундаг юм аа бүр мундаг болох гол даа. Тэгэхгүй л байхыг хичээдэг. Тэгэхгүй л яах юм бэ энэ номын эрлэг шүүж байгаа шүү дээ. Ингээ бодлоо мэдэмх хэрэг чи гэдэг. Удмын эрлэг өгдөг хүн болгоны удамд боломжийн 5 заяагч 5 бурхан гэдэг шиг говийн лаа бурхан та 5 тэнгэр гэж нэрлэгдээд байгаа. Энэ удмын 5 твийн өргөлж байж байгаа. 5 твийнх нь яг хүн болгоны удамд эргэж тойрохоор хэл ам байна уу, өвчин зовлон байна уу, гар цохрол байна уу гэдээ эргэж тойрч байгаа. Эрлэг твийнхэн байх уу? Миний үрсийг одоо бүтгээд байна уу, бүжирдээд байна уу? Тийм үү? Миний үрсийн эд зүйлийг хулгайлаад байна уу? Мэхлээ залдаад байна уу гэж тойрч лээ. Тэгвэл тэгж эргэж тойрдог удмын эрлэг өвгдийн өргөө гэдэгт энэ 9 тасархайлын ардлан хөвнхан уулан байгаа шүү. Жишээлбэл тэр бидэнтэй зэрэгцээд энэ ертөнц оршиж байгаа гэдгийг бит юм. Ингээд зэрэгцээд оршиж байгаа юм чи биднийг зэрэгцээд шүүх шиг тэднэрт амархан юм байхгүй. Тэр зөвл явахгүй бол зөвл үйлдэлтэй бодолтой байхгүй тодорхой эрдэм мэдлэгтэй л байхгүй бодлаа шүү. Тэгээд та нар хичнээн юм ойлгож ухаарсан хэмжээгээр хэллээ энэ эрлэг өвгдүүд өршөөдөг. Энэ бүх өршөөлийн цаана одоо хурмастын өршөөлийн цаана эрлэгүү хурмастын эрлэг нь оршиж байгаа. Галын өршөөлийн цаана тамийн өвгдүүд эрлэгтэйгээ хамсарна. Энэ нөхрийг тамаас чөлөөлөх үү гэд нөгөө шоронгийн хүмүүс чинь энэ хуульч нараас асууна. Одоо энэ цагт шоронгоо чөлөөлөхөд тэгдэг үстэй. Шүүхийн бичиг баримтаар очиж өршөөдөг. Тэгэхээр ялгаагүй тийм биш энийг маш сайн ойлгоорой. Лусаас өршөөсөн ч ялгаагүй лусын эрлэг гэж байгаа. Тэгэхээр энийг нэг сайхан ойлгоод өгчөөрэй. За тэгээд эрлэг төв дээр төвн санчир гараг дээр байж. Бидний үлийн өрөө хөтөлбөр гэдэг нэг юм хийгээд байна. Хүн болгонд үлийн өрөө хөтөлбөр байгаа. Чи одоо энэ насандаа тийм үзэн шүү. Чи энийг ойлгохгүй чамайг тиймэрхүү юмар ингээ бас жоохон яаж игээ дарж сахис одоо юу гэдэг ухаар болно шүү. Чамайг одоо тэгж бас одоо энэрэнгүй нэмжин болгоо шүү. Чамайг тэгж одоо өвлөгч одоо буянтай хүн болгоо шүү гэд ингээ хөтөлбөрийг чинь энэ эрлэгт энд аны наваа хариулаад энэ эрлэг твээс санчир гараг дээрээс ингээ хянаад байж идэг юм аа. Хөтөлбөрийг оноогоод за чамайг төрүүлээ. Одоо ээж чинь уран чим төрүүлээ. Тим төд насны тэгэн. Хэрвээ тим юм дээр жоохон өөрийгөө хөжүүлээд өмөрөөдөө л тэгнэ. А энийг жоохон одоо дүү хөхтэй жоохон загнаа зэмлээ. Би жишээ авч ярьж байгаа шүү яана. Жишээ ав. Тэгэн шүү гэдэг ч юм уу. Ийм нэг тим хүн бол над дээрсэн бид нар дээрс бүгдэнд нь байж байгаа. Энийг л ойлгоорой. Бүх хүнд байгаа гэдэг. За ингээд эрлэг твийн маань сургалт явчих. Тэгэхгүй бол одоо ингээд хүмүүс байгаа тийм. Одоо өршөөлт хамруулна гэж бидрийг яхалаар одоо бид нар чихгүй гадуурчсан. Нэг тэнгэрээр тоглож байна. Тамаас чөлөөлж өгнө. Тусын хорлыг чинь авч өгнө гэх шиг. Шүү үлээ. Үл өрөө чинь одоо хөнгөвчилж одоо сайхан замраа оруулж байна. Тийм байхгүй. Далд ертөнцийг дэндүү мэдэхгүй байна. Энэ үндсэн хууль хэсгийг дэндүү мэдэхгүй. Тэнгэрээр солиорч нэг талаас. Нөгөө талаас нь ингээ өршөөлийн байгууллагад хамруулад өгчдөг гэхлээр одоо биднийг аюу амархан гэдэг юм шиг тэрийг ч өршөөгөөдөг, энийг ч өршөөгөөдөг гэх. Яг үндэ тийм биш шүү дээ. Тэгдэг бол ингээд зар тавиад тэглээ инглээ гэд бид нар өчнөө зар тавиад хийн штэ. Даанч болтгоо. Заавал ухамсар ухаан ойлголт тэр нэг гэрэл гэдэг юмтэй
зайлшгүй холбоотой байдаг учраас мэдлэг гэдэг юмтай зайлшгүй холбоотой, гэмшил гэдэг юмтай холбоотой, хамгийн гол нь гэмшил гэдэг юмтай холбоотой байдаг учраас болохгүй байна. Энийг л ойлгоорой. За. Ойлгомжтой байна. Асуух юм бол асуугаарай. Тэгээ хүмүүс их ингэдэг нэг хэмиг тэр ирлэгчин байдаг юм бол тэгээд тэр хүн чинь тэгж баян амьдраад байна. Энэ хүн чинь намайг зовоогоод байна. Энэ одоо тэнд тулгаая гэдэг шүүгээд өгч. Байж таа тэр хүн шүлдэг үзэх нь үзнэ. Бид нар тэрийг мэдэхгүй хизээ мэдээд. Үр удам нь үзэх юм уу? Эсвэл гэр дотроо үзээд явж байгаа даанаа дүр хэсгээд одоо нөө дүр хэсгч нар олон штэ. Гаднаа ингээд нэг сайхан хадлаа ингээд цаана бөөн зовлон бөөн одоо шаналл тээцэрнэ явчлаадаг. Тэгэхээр бид нар мэдэхгүй тий тэнгэр гэдэг зүйл байгаа гэдэг нь л үнэ. Энд дээр ойлгохоор зүйл байна уу байхгүй юу? Энгийн зүйл байгаа шүү. Уг нь бол нэг мэддэг байрын зүйлүүд. Гэтэ бас техникийн хажуугаар өнгөрөөчөд байдаг бас зүйлүүд. Эсвэл зарим нь огт мэдэхгүй юу үлээ гэмээр зүйлүүд байгаа. За энэ та нар сонирхайгүй цусын ирлэг зэрлэг ан амтигтай газар байрладаг. Жишээлбэл хад чулуу дадагийн сар шууд энэ бол та нарт нэг чухал биш ээ. Яг хөө гэхдээ ярьчих хөх ирлэг би нэг хичээл хийж байгаа бол. Хөх ирлэг хаанад үнэт элементтэй үнэт баялагтай жишээлбэл ургааны орд газартай орттой газрууд тэнгисүүдтэй газар буган бичгийн хад хөшөө чулуутай газруудад мөн сүнслэгтэй тахилгатай голдуу хайрхтуудад байрладаг газруудад монголчууд аяндаа дэмждэг. За галан ирлэг гэхэлэр загун агаар хуйлагдсан газар. Эсвэл нөө нэг загийн нөө нэг ястсан загийн чулуутай газрууд байдаг шүү дээ. Нөгөө нэг ястсан бодтой бидний үстэй. Дээр үе модууд ингээд ясуулчихсан. Тэгсэрнээ ингээд унчихсан. Тийм айны зөндөө байгаа. Монгол лавын урагшаа байдаг шүү дээ. Тэрэндээ хийцэн болохоос. За усан ирлэг гэхэлэр маш их устай намг газруудаар байгаа. Нарван сумын хойно лавныг байдаг. За хангаа нутгийн тамлах ирлэг бол хангаа нутгийн даваа нухчаа ихтэй газруудаар байгаа. Хэцүү эгц хадтай гэмтж бирч болсгүй тийм газар хавцлахгүй ихтэй газруудаар жишээлбэл байж л байдаг. Дэлхийн хөр шороо дээр хамт ингээд царцас давхруу чулуун тархтайгаа хамт. За шорон ирлэг гэдэг ингээд өлгийн жишээлбэл байгаа. Дороо эрдэнэсэгтэй газруудаа. Цагаан алттай газар. Энэ дараах нь ясан ирлэг ясцсан модтай газар махан ирлэг цөөрөм сондууд дэрсэгтэй газруудад буюу говь руугаа энэ харанхуй ирлэг гэхээр агуудад байна. Агуунууд тас харанхуй гэдэг үстэй. Тэндээ байна. Шоглолтын ирлэг байна. Балчиг намаг ихтэй газрууд утаа өндрийн номын ингэ. За